Тэнд л дэлхий дээр ердөө 3 хүн үлджээ. 1 эрэгтэй, 2 эмэгтэй. Ингээнээр бодвол эрэгтэй хүн болсон хүн Апийг жаргалтай байх учиртай. Гэвч үнэн эрэгтэй тэр огтхонч баярлаж чадахгүй байла. Учир нь хэдхэн хоногийн өмнө тэр хөгшин Карлтай гэрэлчихсэн. Харин дөнгөж тааралцсан Мэг их бүсгүй яг үндэ түүний сонирхлын эмэгтэй байв. Хамгийн бухимдмар зүйл нь Апи удалгүй Мэг зөвхөн гадаад төрхөөрөө бус амьдралыг үзүүлсээрээ өөртөө надлан голж мэдв. Апи шүд зүүн хөлөө зөглөө. Карл угаасаа сэтгэлгүй болохоор нууц харилцаа үүсгэхээр шийдэв. Мэг зүгээр л гэртээ хоолн дөрж бомит байгааж үнэн эрэгтэй нууцаар дурбулаан байдлаа харуулах зорилготой. Жил хороо бохир замаа явсны дараа Апи өөртөө анхаар сайн харагдах гэж хичээв. Hello, ladies. Сахлаа хуссан Апи өөртөө итгэл дүүрэн Мэйг цариулсараа татан хэмээн бодож байв. Гэтэл бүсгүйчүүд царай чи юм байсан бол усаагүй дээр байж гэв. Орой хоолны турш Апи Мэйд хэтэрхий анхаарал тавьж Карлын сэтгэлийг бүр тоосон ч үгүй. Тэр орой Апи Карлын хүн төрөлхтнийг үргэлжлүүлэх хүсэлтийг бас нийцэв. Маргааш нь Апи дахин нэг арга сэдв. Мэйг хаалгах мөчийг тооцоолж байв. Тэр яг цагийг нь тааруулж улаар нь төмөр өргөж байлаа. Ганц хэвлийн булчингаа сайдар харуулв. Мэйд хүлээгээрэй. Би үүнийг дуусгачаад очин гэж хэллээ. 393. That's my number. Тэгтэл Апи хаанаас ч нэг машин олж ирээд өмнө нь Мэйийн машиныг эвдснийхэд нөхөн төлбөр болгож өгөв. Карл Апиг тэр бүсгүйд ингэтлэн анхаарал тавьж байгааг дотроо гомдлоо. Гэтэл гэрийнхээ эвдэрсэн хаалгын хэд өдөр болсон засахгүй байсаар түүний өнгөлөг бойлуулах гэж бас гэртээ санаа тавьдаг болохын тулд Апи шалгуудаад үрсгэж хаалга засаж эхлэв. Яг тэр үед Мэй ирлээ. Тэр Апи болон Карлыг орой гэртээ архихаар өрөв. Ийм сайхан завшааныг яаж алдах вүлээ? Апи мэдээж хэрэг Карл хэлэхгүйгээр ганцаараа Мэйн гэрт очив. Толгойд нь зөвхөн буруу бодол эргэлдэн хэдхэн ундагдар суусныхаа дараа үргэлж холондий байдаг Мэй сэтгэлийнхээ үгийг ярьж эхлэв. Жилийн турш ганцаар амьсны дараа тэр өөрийгөө үнэхээр ганцаарсан гэж мэдэрч байв. Одоо түүнд хамгийн эрэгтэй байгаа зүйл бол дулаахан мэдрэмж өгөх хэрхэн байлаа. Апи боломж ирснийг шууд ойлгов. Тэр сонсож дураад самсаага товчийг тайлж эхлэв. Гэтэл энэ үед Мэй ингэж хэлв. Don't beat yourself up Just about my that. luck. The only man left on the face of the earth, and he's married. Апи үнийг сонсоод инээдээ барьж чадсангүй. Түр хүлээж аваарай. Би нэг юм амжуулаад шууд ирнэ гэв. Бодоод ч хэрэггүй. Энэ навш одоо гэрлүүг өгөөж очоод Карлаас салахаар төлөвлөж байлаа. Гэтэл гэртээ ирэхэд нь Карл үнэхээр шин сэтгэлээсээ маш нямаа цэцгийн баглаа хийж дээр нь өөртөөхөө зургийг зурсан байлаа. Үүнийг хараад Апи маш их гэмшиж салъя гэж хэлхийг хүссэн ч амнаасаа гарч чадсангүй. Хэдийгээр дэлхий дээр 3 хүн үлдсэн ч бүх 4 журам эмх замбраагаа алдсан ч орчин үеийн соёлын нэг бэлэг тэмдэг болсон гэрэлтийн тогтолцоо хүний байгалийн хүсэл шунлыг ямар нэг хэмжээгээр хязгаарлах хүчтэй байдаг юм. Энэ ч яг л энэ киноны сонирхолтой хэсэг юм. Киноны нэр нь сүүлчин эрэгтэй юм. Нийт 4 бүлэгтэй. Санаа сэтлэн гүн гүнзгий. Түүхийн өрнөлтөө зэрэгцээ 4 дулам ихсэн. Өгүүлэнд нь ч улам бүр хэтрүүлэгтэй болно. Бидгээр энэ бүтээл гаднаасаа ир хүний мөрөөдөлийг санаж болгоч үндэ бол туйлын нөхцөл хүний зан амир нийгэмтэй харьцах харилцааг судалсан гүн утгатай. Дэлхий дээр Апи ганцаараа үлдсэн ч ямар ч хяналтгүйгээр яг том хөвгчийг авирлаж байна. Гэхдээ хязгааргүй эрсчлэн түүнд амьдралын утгагүй дааж баршгүй хосон мэдрэмжийг төрүүлжээ. Харин Карл гарч ирсэн нь түүнд олон асуудал хязгаарлал авч ирсэн ч удаа мэдрээгүй дулаан урын амьсгалыг ч бас өгсөн. Харин Мэй гарч ирснээр энэ тэнцвэр оронгороо иргэв. Апи байгалийн хүсэл болон амлалтын хооронд нэг сонголт хийх хэрэгтэй болсон. Хүн бол нарийн төвхтөө нийгмийн амьтан юм. Магадгүй хүн бүх амьдралынхаа туршид анхны хүсэл болон нийгмийн дөрүүдийг тэнцвэржүүлэх гэж тэмцээр байдаг. Шаардлагатай мөчөд төвчж чадан гэдэг нь хүний нэр төр юм. Дөрмийг үл том бүхнийг өөрийн дураар хийх нь зүгээр л хийсвэр их хэмсэглэл. Сайнаар хэлбэл тэр бол том хөвгүүд, муугар хэлбэл адуус. Өнөөдрийн тайлбар инхүү дуслаа. Хэрв та ямар нэгэн түүх эсвэл кино үзэх хүсвэл надад хэлээрэй. Би танд ярьж өгье. Дараагийн дугаард уулзцаая.